миоз хуваагдлын талаар үзэх болно. Тэгэхээр хүний биед одоо жишээлбэл метазоор үүсэх цорын ганц эсийн төрөл бол бэлгийн эсүүд гэдэг. Эдгээр одоо бэлгийн булчирхаад үүсээд эмэгтэй хүний хувьд өвчнөд ирэх хүний хувьд бол төмсгөнд үүсдэг коноцит гэж нэрлэгддэг тусгай эсүүдээс боловсрдог байгаа. За тэгээ хэрвээ одоо миозоор үүсдэггүй байсан гэж үзэх юм бол та бүхэн төсөөлөд үзэх юм бол бидний одоо хромосомын хэвийн тоол 46 байдаг шүү дээ. Тэгээ 2 дахин нэмэгдээд 92 болчихно. Яагаад гэж байгаа юм бэ гэхээр миоз хуваагдал бол хромосомын тоог цөөрүүлэх хуваагдал буюу одоо бидний энэ дээр ингээд харж энэ зурган дээр харагдаж байгаагаар бол энэ 46 хромосом байдаг болвол хуваагдлын эцэс 4 ширхэг эс үсээд тэгээд хромосомын тоо 2 дахин цөөрнөө буюу 23 хромосомтой болдог. Энэ үд явцыг одоо бүгдээрээ үзэж байгаа гэсэн. За тэгэхээр эдгээр өвөрмөц эсүүд үүсэж байгаа. За эдгээр өвөрмөц эсүүдийн одоо бүр маш гоё тодорхой зурагтай тайлбарыг Moza-book руугаа орж агаад энэ линкийг нь багш нь тавиад өгчин. Эсвэл энэ QR кодыг уншуулад шууд Moza-book руугаа ороод үр тогтолт болоод өндгийс хэрхэн үүсэж байгаа эр бэлгээс хэрхэн үүсэж байгаа зурагтай харилцаж болно. За энэ дээр үе шатуудыг нь харуулсан байж байгаа. За тэгэхээр одоо жишээлбэл энд бол өндгийсийн үе шатуудыг харуулсан байна. Тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр өндөвчөнд байгаа эс маань эхлээд метоз хуваагдлаар үржиж орширно. За тэгээд тэр нь болохоор 46 хромосомтой хിവэрэ огоно гэдэг одоо эс үүсгэх нь байна. За тэр эс нь бол маш эрчимтэй өсөлт явагдаад миоз хуваагдал бэлтэж байгаа гэсэн үг. За ингээд миоз хуваагдал нь болохоор анхдагч oocyte үүсгээд өөрөөр хэлбэл энэ болохоор яг үхээр миоз хуваагдлаар бол миоз 1-р хуваагдлаар 46 хромосомтой байсан эс маань 23 хромосомтой юм 2 төрлийн эс үүсэж байгаа. 2 дахь oocyte болон анхдагч туйлд бий гэдэг. За тэгээд хэрвээ одоо үр тогтолт явагдах юм бол тэрний дараа миоз 2-р хуваагдал нь явагддаг байх нэ. За эр бэлгээс тухайд болохоор мөн адилхан эхлээд метоз хуваагдал явагдана үржих болон үржих шатанда. За тэгээд тэрэнд болохоор одоо миоз 1-р хуваагдалд орсны дараа бол анхдагч сперматоцит нь 2 дахь сперматоцит болоод миоз 2-р хуваагдлын дараа бол сперматит гэдэг одоо юм 2 дахин хромосомын тоон цөөрсөн эсүүд үүсээд тэр нь бол хэлбэрч үе шатанда орж энэ спермийг үүсгдэг байх нь байна. За энэ үйл явцыг энэ хоёр бичлэгэн дээр бол маш тодорхой харуулсан байж байгаа. За тэгээ та бүхэн энэ бичлэгүүдийг бол ингээд харьцуулаад хараад үзээрэй. Багш нь энэ дээр линкийг нь оруулаад өчгөн. Тэгэхээр одоо энэ дээр тухайлбал яг одоо өндгөвчин дотор хамгийн эхлээд метоз хуваагдалд ороод тэр нь цаашаага миоз хуваагдалд ороод яг яаж одоо өндгийс үүсэж байгаа юм бэ? За энэ дээр бол мөн адилхан метоз хуваагдлаар эхэлж хуваагдаад за тэгээд энэ метоз хуваагдлаар үүссэн одоо эс маань өсөлт явагдаад миозд ороод 2 дахь миоз хуваагдлын дараа юу болж байгаа гэдэг энэ үйл явцуд бол энэ бичлэгнүүд дээр байж байгаа. За тэгээд дараагийн үйл явц нь бол энэ миоз хуваагдлын үүргийг энэ дээр харьцуулаад харуулсан байж байгаа. За эр бэлгийн эсийн хувьд бол эхлээд метоз хуваагдлаар хуваагдаад тэр эс нь маш эрчимтэй өсөөд тэгээд миоз хуваагдлалд ороод цаашаага сперматоцит хэлбэрчж байгаа. За энэ бол өсвөр наснаас эхлээд боловсрч эхэлдэг. Анхдагч эсээс нэг одоо бэлгийн эс бүрэн боловсроход 7 хоногийн хугацаа хангалттай байдаг бол за эмэгтэйд бол арай өөр гэдэг байна. За өөрөөр хэлбэл эсийн хөгжил бол пропозитанда зогссон байжгаад одоо жижиг поликул дотор байж идэг. За тэгээд тэр поликул нь одоо бэлгийн боожлтын ихэнх үед бол сард нэг поликул миоз 1-р хуваагдлыг гүйцээж нэг өндгийс боловсруулдаг. За тэгээ миоз 2-р хуваагдлын үед бол эр бэлгээс oocyte дотор орсон тохиолдолд миоз 2-р хуваагдал үргэлжилж ингэж боловсрдаг юм байна. За тэгээд бие махбодын хөгжлийн одоо үе шат болгондоо өөр явагданаа. За тэгээд хуваагдлын онцлогийн хувьд байх юм бол бас миоз хуваагдал бол тэнцүү явагддаггүй. Одоо эмэгтэйд гэсэн үг. За өнний ачаар бол жижиг эсүүд нь туйлд бий болоод цаашид одоо задраад устдад алга болчихно. Энэ юу гэдэг байгаа юм гэхээр нөгөө саяын зурган дээрээс та бүхэн маань харсан энэ миоз 1-р хуваагдлын дараа бол 2 дахь oocyte болон туйл бий үүснэ гэд. Тэгээд энэ нь бол устдаж задарч алга болоод эндээс нь болохоор өндгийс үүсдэг ийм онцлогтой байдаг байх нэ.
За тэгээд хөврөлийн хөгжлийн талаар бүгдээрээ энэ бичлэгэн дээрээс харъя. Умаан гурсан хоолой дотор бол сперм үндгээстэй нийлээд үр тогтолт явагдана. За тэгээ үр тогтсноос бол 24 цагийн дараа бол зигот жижигэр хуваагдалд орж эхэлнэ. За тэгээд хуваагдал үргэлжилснээр 4-7 хоногийн дараа бол бластоцист үүсээд умаан хаананд бэхлэгддэг. За имплантац явагдаад энэ үйл явцыг бол жирэмслэлт гэх бөгөөд 9 сар орчим буюу одоо 47 хоног үргэлжилдэг үйл явцыг бол энэ бичлэгэн дээрээс та бүхэн энэ зурган дээрээс харж болно. За тэгээ энэ бичлэгийг нь багш нь бас хамтдаа оруулаад өчөх учраас та бүхэн дахиад ингээд хараад яг ямар үедээ одоо жишээлбэл энэ 4-7 хоногтой за ингээд 7 хоногуд нэмэгдэх тусам 5-7 хоногтод ийм хөврөл болох нь байна. За гэд харах боломжтой ах нэ. За тэгээд энэ хэсгээ бол ойлгосон хэсгээ баттгаж энэ дасгалыг хийгээд багштай явуулаарай. За дараачих дээр нь болохоор ургамлынхыг тусад нь оруулъя.